Миний хуучин танил Жамсран гэгч цөлөхөр хөдөө явж ирээд надтай уулзахдаа их л санаа зовнсон маягтай байсан төдийгүй доорх зүйлийг ярихдаа айсан маягтай ийш тийш хулмалцаж байж бил. Тэрбэр хөдөөний бүглүү суманд амьдардаг нагаз игч дээрээ очиж сар болоод буцаж ирсэн юм байна л да. Хөдөөний хүн ам цөөтэй уйдгар гоныг нэвч шингэсэн газар сар гаруй болохдоо Жамсран игээдээ хий судлалын өвчин тусчихсангүй. Тэрбэр өдөрт нь гадуурт нэж хогийн жалгаар нь хэлсэн элдв шалдав хуучин сэлбэг цоглуулж ирээд уйдсандаа тэднийг задлан дотроос нь зэс утас гаргаж авдаг ажил хийдэг байв. Зэс утас цоглууллаа гэд олигтой мөнгө болчих дорвт ойч малсангүй. Тиймээс үлдээ Жамсрангийн залхуу хурч ихэлсэн байна. Ингээд явандаа ном сонин гарч иглэн шиг хэвтэж байдаг болсон байна. Харин нэг орой хашаан дотор сэлгүүцэн биеийнхээ жилийг гаргаж яваад эгчийнхээ хашааны яг урд талд байх хаалга цонх ийгэн битүүлж хадсан шарангийн нэг давхар намхан байшинг сүрхий анзаар нь сонирхсан ажи. Тэр даруй буцан орж танаа урда юун байшин хаалга цонх нь хадаастай байгаа бэлээ. Ингэж асуухад их чинь айс нүдээр үүд рүү харснаа. Одоо харанхуй болж байна. Элдэв юм яриад яах вэ? Би чамд өглөө хэлж өгөнц. Ингэж уучраал жадтлаа уйдж суусан Жамсрангийн хорхой хөдөлж ямар учиртай юун байшин болохыг эгчээсээ дахин лавлан асуусан боловч эгч нь ам нээсэнгүй. Харин маргааш өглөө нь энэ байшингийн хаалга цонхыг битүүмжилж хадаад бараг 20 жил болж байгаа байх шүү. 1987 онд л битүүмжилсэн юмдаг. Түүнээс хойш энэ байшин руу салхич ороогүй байгаа. Тэр үед манайх энэ байшинг аваагүй. Бэж хөдөө баригадад мал маллаж байсан юм. Тэгтэл сумын төв дээр нэг амар явдал болсон тухай хүмүүс ярьцгааж эхэлсэн. Энэ байшинтай холбоотой л доо. Мэдгэрт амьдарч байсан хүүхэд шуухад нийлсэн 6 хүн цовраад галзуурсан гээл. Эхлээд аав нь гэртээ зүг зүгээр сууж байснаа байшингийнхаа болон руу хуруугаараа заагаад босоод ирсэн гэсэн. Тэр учиргүй айчихсан. Тэнд нэг амар амтэн суугаад байна гэдэл ойрлоод эхэлсэн гэдэг. Гэрийнхэн сандарч хүн амтэн дуудаж ирэх үед тэрбэр бүр мөсөн солиорч хамаг хувцаа тайлаад хайчихсан. Намайг амар амтэн авч явах гээд байна хэмээн орилж байсан гэдэг. Өөнөөс хойш нэг өдрийн дотор гэрийнхэн нь халдварт өвчин туссан юм шиг захаасаа эхлээд цөмөрөө галзуурцгаасан гинэл. Хамгийн сүүлд 2 хүүхдийг нь гэртээ байлгаж байсан айлын ихнэр хүртэл ухаан нь хямран хийм хараад эхэлсэн учраас аймгаас ирсэн эмч нар тэднийг бүр мөсөн тус гарлсан гэдэг. Тэгээгүү бол сумаараа галзуурах байсан байх. Аймгаас ирсэн эмч нар галзуурсан хүмүүсийг тусгай майхан хороод хэд хонуулахад биеийнх нь халуун огцом өндөрсөж нэмэгт 40 градус хүрч яг л гоц халдварт тарвган таглаар өвдсөн юм шиг шинж тэмдэглэл ирж байсан учраас манай сумын нэг хэсэг 20 цэрийн дэглэмд оруулсан юмдаг. Галзуурсан хүмүүсийг хот руу авч явсны дараа байдал намжсан боловч нөгөө айлын эзгүй байшин руу сургуулийн хэдэн дөрсгүй хүүхэд цоожийг нь эвдээд орчихснаас болж хүмүүс нойргүй болдог өвчин дэлгэрсэн. Эхлээд тэр байшинд орсон сургуулийн хэдэн хүүхэд огт унтхаа билсэн. 7 хоног огт унталгүй урд өмнөхөө мартаж эхэлмэгц. Сум даяараа түгшүүр авч бас л аймаг хотоос эмч нар ирсэн юм аа. Ингээд нойр гүтсэн хүмүүсийг бас л тус gaарлаж 20 цэр тогтоосны эцэст нутгийн нэг хөгшин энэ байшингаас болоод л хүмүүс хачин болоод байгааг мэдээд тэр үед дөнгөж эрдэм чадлан тодроод байсан зэрэгэлдээ сумын юм үздэг хүнийг авчирч харуулсан юм гэн. Тэр үед шашин дөнгөж л сэргэж байсан үе шүү дээ. Нөгөө хүн ирж уг байшин үзээд хаалга цонхыг нь битүүлэн хадаж 30 жилийн турш энэ байшинд хинч гар хүрч болохгүй гэж загсан юм гэн л. Ийм нэг сонин байшин манай суманд бий болсноос хойш одоо 20-од жил болж байна. Энэ байшинд гар хүрэх нь байтугай ойрт зүрхлэг хүн манай суманд байдаггүй юм гэж ирсэн байна. Жамсран энэ яриаг сонссноос хойш уйдсан сэтгэлд нь шохоор холоволцсон удахгүй хот явах гэж байгаа юм чинь
Энэ байшингийн хаалга цонхыг нээж үзчгээд явах юмсан гэдэг ад ийм бодол толгойд нь эргэлдээд болохоо байжээ. Дотор нэрээ юу байдгийн бол гэсэн сониуч бодол тэр байшинг харах бүр төрөх болж. Ингээд нэг өрөө битүүмжилсэн байшингийн дэргэд хурч очоод хадсан цонхонд нь ойртон чагнахад байшин дотор нэг зүйл яваадч байх шиг, хуржигнэж дууграадч байх шиг аимшигтай санагдсан учраас хаалгыг нь онгоолгоё гэсэн бодлоо бүрмөсөн орхичээ. Харин яг тэр үеэр уг байшингийн дээвэр дээрээс нэгэн хар шувуу сүр сархийн нисгэд ганцхан ширхэг харууд жамсрангийн толгой дээр санамсаргүй буусан байгаа юм. Мань хүн энэ явдалд хүртэл ихэд зэвүүцсэн баахан нулимж дүрмдээд гэртээ орж унтжээ. Гэтэл тэр шүн зүүдэнд нь нөгөө байшин ороод ирж гэн. Хачин ном ногоон туяан дунд мөнөөх байшин шил шиг нэвт харагдаж жамсран өөрөө нөгөө байшингийн үүдэнд зогсож байх юм гинэ. Гэтэл уг байшингийн дотроос хачин үзэсгэлэнтэй царайлаг бүсгүй түүнийг даллан дуудаж нэрийг нь шивнээд санаалтан би чамайг хаалгыг минь онгойлгохыг хүлээсээр өдийг хүрлээ гэж хэлэх бүрэн түүрхэн сонсогдно. Өглөөс ирсэн хойнооч зүүдэнд нь үзэгдсэн нөгөө бүсгүй царайг тов тодхон санаж байгаагаа мэдмэгцээ жамсран өөрөөсөө айж орхичээ. Энэ өдрөөс эхлэн сумын төвийн хаан чавсан өнөө байшин дотор нуугдж буй үл үзэгдэх бүсгүй ялдамхан хоолой түүний чихэнд сонсогдож хурдхан ирж намайг судлаад өгөөч хэмээн дуудаад байх шиг санагддаг болов. Сүүлдээ өнөөх дуу чимээ чихэнд нь тасралтгүй сонсогдох болсон учраас айсандаа нагац игчтэй юу тохиолдоод байгааг ярьсан байна. Эгч нь түүнийг сонсмогцсон. Би анхнаасаа л чамд энэ байшингийн тухай элдвийн юм ярьдаггүй байж. Нэгэнт эзгүй байшингийн ховсонд орчихсан бол маргааш бушуухан хот руугаа буцсан чинь тэр манай энд хэдэн жилийн өмнө шинээр ирсэн багш залуу бас энэ байшингийн ховсонд ороод сүйд болсон юм. Тэр байшингийн тухай түүхийг сонсмогцсон. Тийм юм байх ёсгүй шал худлаа зүйлээр өөрсдийгөө мунхруулж ийн. Би энэ байшинг онгойлгож өөрөө дотор нь орж амьдрна гэж дайраад эхэлсэн. Хүн амтан ятгаж ухуулаад ч дийлээгүй. Жото барьчихсан хаалга цонхыг нэвдэж онгойлгоно гэж дайраад байхаар нь хүмүүс арай хийж тал талаас нь зуурч байж гартаа атгсан багжийг нь салгасан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөгч нь арх уугаад буу барьчихсан энэ байшин руу орно гэж дөвчгнэж яваад цагдаад саатуулагдаж загиргаан дээр галтаа хонсон. Харин тэр шөнөөл үхээд хонсонд чи ер нь маргааш биш өнөөдөр явсан дээр гэж хэлээд жамсран бүр айлгаж өргөчээ. Жамсран нагцын хайрыг сонссны дараа гэрээсээ ч гарсангүй. Тэрбээр бүтэн өдөрчин гэртээ бүгж байгаад маргааш өглөө нь хот руу явах унаагаар буцахаар болжээ. Энэ үед чихэнд нь нөгөө хүүхний дуу хоолой улам тод сонсогдсоор сүүлдээ бүр өнгөөр солонгорон харагддаг болсон байна. Жамсран аргаа бараад хоёр чихээ хөвөнгөөр таглан хэдсэн боловч үл үзэгдэх хүүхний хоолой дотроос нь улам чанга сонсогдсоор л байна. Сүүлдээ төвчгөө болоод бие сул тавтал харааянда өөрөө мэдэлгүй босч нөгөө байшин руу очмаар санагдаад эхэлсэн ажээ. Иймээс бараг л өөрийгөө ортойгоо хүлж байж нэг шүнийг арайхийн өнгөрөөсөн байна. Маргааш нь хот руу явхаар юм хумаа зэгэж байтал эгч нь таагүй мэдээ дуулгачээ. Хот руу явна гэсэн байсан машины моторт гэмтэл гарснаас болоод явхаа хойшлуулж. Жамсран үнийг сонсоод явганаар ч хамаагүй. Энэ сумаас холдож хоны хэмээн бодсон юмсан чи. Ингээд манер авч явах зүйлээ баадагнаж боогод сумын төвөөс урагш гарсан замаар алхаж гарчээ. Түүнийг замд ороод удаагүй байтал гэрэл тэнгэр харан хуйлан манан буугаад эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь түүнийг явах тусам манан улам өткөрсөөр урдах зам нь харагдхаа болжээ. Тэгтэл жамсрангийн өмнө нэг зүйл гэнэт бүртэлсэн бараанцаар тодроод ирсэн аж.
Ойртон очиод харвал нөгөө байшин час улаан өнгөтэй болчихсон. Хаалга цонхон цэлийтэл нээгдчихсэн харагдаж байсан байна. Жамсран түүнийг харамгцаал муухай хашгиран үүрч явсан ямаа шидчгээд эргээд гүйчихсэн байна. Гүйсээр байтал ашгүй сумын төв харагдаж айхалсаар ихчийнхээ байшин руу яваад орлоо гэтэл шалуур байшинд орчихсон. Нэг танихгүй хүүхэн цайгалж өгөөд сууж байсан юмсан чи. Гэнэт зихээ орсон тэрбэр эргэн тойрноо харвал хамаг цонхыг нь гаднаас нь битүүлээд хадчихсан нөгөө байшинд сууж байсан гэдгээ. Жамсран өөрөө юу болсныг сайн мэдсэнгүй. Сумын эмнэлэгт ухаан орчээ. Эгчин түүнийг нөгөө битүүмжилсэн байшингийн гадаа ухаан алдаад унчихсан байхад нь олж авсан байна. Жамсран сэтгэл санаа нь ийхүү аимшигтай хямарч солигдсныг мэдээд золт ойл гал зурсангүй. Ашгүй тэр өдрөө хот руу явах унаанд суусны дараа л ухаан санаа зэлмэж нөгөө байшингийн тухай бодолж алслан үлдсэн ажээ. Тэрбээр дээрх зүйлийг ярьсны дараа тэр эзгүй байшинд ямар нэг аимшигтай зүйл нуугдаж байх. Гэхдээ хизээ нэг өдөр тэр байшингийн хаалга нээгджил таараа гэж бодхоос би бүр айгаад байна. Тэндээс нөгөө хүүхэн гарч ирээд намайг дуудвалъя. Хэмээн ийш тийшээ холмолцсон ярихыг сонсоод надад арай л гал зурчихсан юм биш биз гэсэн бодол төрж билээ. Үнэхээр ч хэд хоногийн дараа түүнийг шар хадны эмнэлэгт хэвтсэн гэж эхнэр нь надад хэлж билээ.